Одмондөр сувагт тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Хэргийн товч нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хуульч Агима бидэнд бэлтгэн өргөдөг. Өнөөдрийн дугаарыг төр зогс бүү яар нөлөөллийн аяныг зарласан Улаанбаатар төмөр зам, өрх бүрийн хэрэглээ уй гурил болон өмгөөллийн MBS Partners хуулийн ферм ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одмондөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 стилганы Одмондөр радиогоор хүрч байна. За өдрийн мэндийг. Өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн дугаараар хоёулаа маш сонирхолтой гарч байгаа. Тий. Үнэхээр сонирхолтой сэдв сонгосон байгаа. Тэгээ 2 жилийн өмнө бол яг энэ хэрэгээр дэлхийн дахинд бас нэлээд олон подкастууд хийгдсэн байдаг. Бүр нэлээд яригдчихсэн сэдв байгаа. Тэгээд манай Монголд подкаст YouTube-рууд хэрэг хийсэн юм сайн бас мэдэхгүй байна. Гэтэ их сонирхолтой хэрэг учраас билээ заавал ярих нь зүйтэй гэж бодлоо. За тэгээд өнөөдрийн сэдв дээр ярих юм их учраас хоёлаа цаг алдахгүй шууд оръё. За 2020 оны 12 дугаар сард Шанхайд болсон нэг юм аимшигтай хүн амны хэргийн талаар хоёлаа ярих юм байна. Энэ бол Lingzi гэдэг 3 биеийн асуудал буюу одоо нөгөө Three Body Problem гэдэг Netflix цуврал кино байгаа шүү дээ, тийм ээ. Үүний ард байсан хятадын цахим тоглоомын салбарын хамгийн том босс гэж баг хэлж болно. Yuzhou Games гэдэг компани үүсгэн байгуулагч 39 настай тэр бомбны насыг хөнөөсөн юм хэргийн талаар ярих юм аа. Энэ хүний амь насаа алдсан хэрэг нь өөрөө энэ 3 биеийн асуудал, 3 биеийн бодох гэж ярьдаг те. Энэ түүхтэй салшгүй холбоотой учраас тэгээ яагаад хараал гэж нэрлсэн талаар нь хэлэн нэвтрүүлгийн төгсгөл тайлбарлаж өгнө. За эхлээд энэ зохиолын талаар бас товчхон мэдээлэл өгье. За яг энэ зохиол болон киноныхын талаар манай Одмондөр сувгийн кино түүх нэвтрүүлгээр физикч Билгүнэ хоёр нэлээд дэлгэрэнгүй ярилцсан байгаа. Тэгэхээр тэрийг олж үзэх юм бол бас яг киноныхын талаар, зохиолынхын талаар түүхүүдийг маш дэлгэрэнгүйгээр мэдээлэл авах боломжтой. За энэ 3 биеийн бодлого гэдэг энэхүү трилог зохиол нь орчин үеийн шинжлэх ухааны уран зөгнөлийн хамгийн том бүтээлүүдийн нэг гэж хэлж болно. Энэ зохиолыг бичсэн зохиолч нь өөрөө инженер, физикч, ийм шинжлэх ухааны хүн учраас энэ дурддагддаг шинжлэх ухааны нэр томьёо болон нэрлэлчлүүд нь маш өндөр байдаг гэдгээр алдартай. За физик, математик, технологийн маш нарийн ойлголтуудыг ийм реалист байдлаар ашигладаг. За үүнээс гадна одоо утга санаа зөвхөн дэлхийгээр хязгаарлагддаггүй орчлон ертөнцийн хэмжээнд өрнөдөг маш том хэмжээний түүхтэй. За энэ зохиолоос гарсан урган гардаг хамгийн том 2 санаа бол нэгдүгээрт нөгөө харанхуй ойн онол буюу одоо балар ойн онол гэдэг юм ойлголт байдаг. За энэ юу юм гэхээр орчлон ертөнцид ингээд соёл иргэншил бүр ингээд бусдаасаа нуугдаж байх ёстой. За боломж яагаад тэгэхээр би энийг олчих юм бол боломжтой бол нөгөөхийгөө устгах юм зорилготой байдгаа гэсэн энэ үзэл баримтлалыг дэвшүүлдэг. За нөгөөх нь бол энэ chain of suspicion буюу 2 өөр соёл иргэншлэл бие биенийг оршин тогтнож байгааг мэдсэн тохиолдолд хүчрэг нэг нь нөгөөхийгөө ингээд өсөж хөгжөөд өөрсдийг нь гүйцээд те буцаад эргүүлээд өөрсдөнд нь юм хор хөнөөл учруулах уу гэдгээс айх. Нөгөө хөгжиж байгаа соёл иргэншил нь нөгөө хөгжингүү соёл иргэншлээсээ айх нэг ийм харилцан бие биенээс айдас үүсгдэг гэсэн ийм ойлголт байдаг. За яг энэ ойлголтыг бас арай өөрөөр ойлгох юм тайлбарлал нөгөө юутэй их адилхан ойлголт гэсэн үг. Нөгөө нэг This trap гэж нэрлээд байдаг. Нөгөө Ши Жинпин сая Путинтэй уулзахдаа хийж ашигласан нэр томьёо байгаа шүү дээ. Тэ нөгөө шинээр үүсэж хөгжиж байгаа хүчрэг болж байгаа улс орноос аль хэдийн хүчрэг болчихсон улс орн нь айх. За үүнээсээ болж энэ дайн дэж үүсдэг гэсэн энэ санаатай ер нь бол юм маш ойролцоо онлын ойлголт гэж хэлж болох юм. За тэгээд энэ зохиол нь өөрөө хятадын түүх соёлын өнцгөөс бичигдсэн учраас энэ барууны шинжлэх ухааны уран зөгнөлийн байдаг зохиолуудаас юм арай ялгаатай өвөрмөц өнгө аястай илүү хятадчсан маягийн зохиол учраас их онцлог мэдрэгддэг. Тэгээд технологийн хөгжил, соёл иргэншлийн харилцаа,
Тэгээ оршин тогтнохын төлөөх нь тэмцэл зэрэг маш том сэдвүүдийг ингээ гүнзгий авч үздэгээрээ юм онцлог одоо хүндрэлтний ирээдүйн талаар тэгээ орчлон ертөнцийн талаар тэгээд ёс зүйн талаар ч гэсэн юм гүн бодол уншиж байгаа хүнд төрүүлдгээр юм онцлог бүтээл агуу бүтээл гэж одоо хүн болгон уншсан сонссон хүн болгон бүтээн зөвшөөрөх байхаа. За энэ Лю Цзисин гэдэг энэ зохиолчийн талаар мэдгүй хүн байвал бас товчгоо мэдээллийн дурдах хэрэгтэй байх. Лю Цзисин гэдэг энэ зохиолч бол 1963 он Бээжинд төрсөн. За тэгээд хойд хятадын энэ усны нөөц цахилгааны их сургуулийг төгссөн инженер мэргэжилтэй олон жил цахилгаан станцд ийм инженерээр ажилласан хүн байт юм байна. Бараг 1980-аад оноос 2014 оны хүртэл ажиллаж байсан юм билээ инженерээрээ. Тэгээд чөлөө цагаараа энэ ном зохиол бичих юм хоббитэй. Тэгээд ажлынхаа үеэр бас ингээд нууцаар ажлынхаа компьютер дээр бичдэг байсан гэсэн. Тэгээ энэ хүний хамгийн том алдартай зохиол бол 3 биеийн бодлого гэдэг энэ трилог 3 цуврал ном байгаа. Тэгээд 2015 онд англи орчуулгаараа Hugo Awards гэдэг Азаас анхудаа шагнал хүртчихсэн. Хятадын Galaxy Award-ыг одоо 9 удаа хүртсэн. Дэлхийд даяар ингээд 30 сая гаруй хувь борлогдчихсэн алдартай бүтээл байгаа. Бас энэ хүний нөгөө алдартай бүтээл нөгөө юу штэ The Moving the Earth лөө бас нэг кино болоод гарсан хятадын нэг зохиол байдаг. Ер нь яг юм шинжлэх ухааны нэг тийм нэртэй санаж байна. Дэлхийг одоо сүүрлээс аврахын тулд инженерүүд нийлж байгаа нэг амар том хөдөлгөөр зохион бүтээгээд дэлхийг хөдөлгөөд нүүлгдэг штэ. Санаж байна. Death Sand гэдэг ном байдаг бах тий. Тэр нь ном нь ингээд кино зохиол болсон юм лээ. Би тэр зохиолыг ийм хүн бичсэн гэж мэдээгүй. Тэг бэлгүүнээс сонссон. За тэгээд энэ зохиолыг 3 биеийн бодлого гэдэг энэ зохиолоо 2009-оос 2010 онд яг бүрэн бичиж дуусгасан юм байна. За яг энэ үед нь Сон Чүнвэ гэдэг кино зохиолч эмэгтэй. За нөхөр нь Жан Фан гэдэг найруулагч мэрэгчлээ энэ хоёр хосууд Лю Цзисинтэй уулзаад энэ 3 биеийн бодлого гэдэг зохиолыг нь кино, телевизийн бүтээл болгох. За тэгээд мерч буюу одоо бараа бүтээгдэхүүнийх нь эрхийг нь худалдаж авах хүсэлт тавьсан юм байна. Тэгэд Лю Цзисин тухайн үед яг тийм дэлхийд өнөөдрийнх шиг тийм алдартай хүн болоогүй байсан учраас маш хямдханаар гэж хэлж болох үснээр яг энэ зохиолынхоо эрхийг зарсан юм билээ. 100,000-аас 200,000 юан гэж байгаа байхгүй ойролцоогоор нэг 14,000-аас 28,000 доллараар бүх эрхээ зарсан. Гэхдээ зөвхөн өөрөө зохиолынхоо эрхийг л авч үлдсэн билээ. Тэгээд хожим зохиолч энэ талаар хэлэхдээ би тэр үед ингээ шийдвэрээ гаргасан учраас одоо хэлсэн амдаа хүрнэ гэж хэлсэн байдаг. Мэдээж яг энэ хямд үнээр зарсан учраас ирээдүйд олох байсан асар их хэмжээний ашгаа алдсан нь бол ойлгомжтой. Тэгээ яагаад ингээд хямд үнээр зарсан бэ гэдэг нь яг тэр YouTube podcast интрод дээр яриад байгаа шиг нэг тийм амар ядуу байсан учраас эсвэл одоо хүүхдүүдэд хооллох мөнгөгүй байсан учраас тэр зарчсан юм бол биш яг үнэндээ. Энэ хүн болоод яг өөрийнхөө цэвэр инженерийнхаа цалингаар хэвийн юм амьдралтай юм хүн байсан. Зүгээр л яг тухайн үед энэ хятадд шинжлэх ухааны уран зөгнөлийн кино зохиолуудын үнэ нь маш бага хямдхан байсан байна. Тэгээ зохиолч нь өөрөө бас юм яг энэ талаар нэг их мэдлэг байхгүй, IP буюу оюуныхоо өмчийн жинхэнэ үн цэнэ бас сайн мэдээгүй, тэгээ хилцээр хийх тийм туршлага байгаагүй. Ерөнхийдөө бол тэр үеийн хятад зохиолч нар ер нь эрхээ ийм хямдханаар зарчдаг л байсан ийм л цаг үе байсан юм билээ. Тэгээд Rotten Mango podcast дээр ингээд ажилласаа халагдаад мөнгөгүй болоод бүр дампуураад хүүхдүүдэд хооллох мөнгөгүй болоод нэтрэж төгсөлсөн байдаг. Гэтэ бодит амьдрал дээр бол тийм зүйл байгаагүй юм билээ. Тэгээд хосууд ингээд зохиолчоос эрхийг нь дэлгэцийн бүтээл болгох эрхийг нь худалдаж аваад энийг бол ажил хэрэг болгож чадаагүй. Нэлээд хэсэг хугацаанд болгож чадаагүй. Яг тэгэхээр хосуудад тийм мэдлэг, туршлага, хангалттай хөрөнгө мөнгөч байгаагүй. Тэгээ тийм учраас ийм хөрөнгөтэй хүмүүс тэгээд продюсер болоод энэ төслийг нь санхүүжүүлэх хүмүүсийг хайжсэн.
За ингэж явжгаад хятадын цахим тоглоомын ертөнцийн хамгийн залуу тэр бумтан гийддэг Линци гэж хүнтэй холбогдсноор одоо өнөөдрийн хоёлаа яригдах түүхийн эхлэл болж өгдөг байгаа. За Линци би сая санчлаа. Юу вэ? Wandering Earth шүү дээ. Wandering Earth. Зөв одоо би бас нэрийг сая санчлаа. Санахгүй бол нэг болохгүй байдаг шүү дээ. Бодсоор байгаа боллоо. За ингээд Линци гэдэг энэ тэр бомбын хосуудаас эхлээд бол энэ дэлгэцийн бүтээл болгох эрхийг нь түрээсэлж авсан юм билээ. Ингээд хамтраад продакшн хийхээр тохиролцсон байдаг. За хоёлаа одоо Линци гэдэг энэ хүний талаар ярьж өгнө. Линци гэдэг энэ залуу бол 1981 онд төрсөн Хятадын Вэнжоу хотын нэг юм аюу баян айлын хүү байгаа. Нэлээд баян одоо уул уурхай бизнес эрхэлдэг тийм баян айлын гэр бүлд төрсөн. 2004 онд Нанжин их сургуулаа төгсөөд томоохон Хятадын одоо нөгөө харилцаа холбооны компани, төрөвчт компани, Huawei энтерт програм хангамжийн инженерээр ажиллаж агаад за энэ үедээ бол 3 стартап компани эхлүүлээд тэгээд бүтлгүүтээ дампуурж исэн. За 2009 онд энэ залуу Yuzhou гэдэг нэртэй Yuzhou Gaming гэдэг нэртэй компани үүсгэн байгуулсан. Энэ компанийн үйл ажиллагаа нь бол маш энгийн философитой. Нэр хүнд хөөцөлтөхийн оронд ерөөсөө юм масс зах зээл зориулсан юм боломжийн хүртээмжтэй веб тоглоомуудыг бүтээе гэж юм зорьсон байна. Тэр үед ингээд CD худалдаж аваад тэрнгээрээ тоглодог байсан бол энэ компани үйл ажиллагаа ингээд шууд онлайнаар холбогдоод цахимаар ингэж тоглох, шууд компьютер дээр тоглох боломжтой. Ямар нэг CD мэдээ худалдаж авах шаардлагагүй. Ерөнхийдөө тоглоомч нарын хөнгөвчлөх зорилготойгоор гэх юм. Тийм байдлаар философи баримталж ажилласан байна. Тэгээд энэ стратеги нь ч гэсэн маш амжилттай ажиллаад League of Angels гэдэг тоглоом нь зөвхөн Хятадд биш бүр дэлхийд даяар ингээд хүмүүсийн анхаарлыг татаж чадсан маш амжилттай тоглоом болж чадсан юм. Энэ компани бол маш олон алдартай тоглоомнуудыг гаргаж үйл ажиллагаа нь улам өргөжснөөр Хятадын тэргүүлэх веб тоглоомын компани болж чадсан. Тэгээд гол нь энэ тоглоомуудаа энэ Линци гэдэг залуу ямар үзэл баримтлал шингээхийг оролддог байсан бэ гэхээр энэ Хятад гаралтай, Хятадын уламжлалт хэв маягийг ингээд агуулсан байдалтай иймэрхүү бүтээл гаргахыг маш их зорддог байсан байгаа. Тэгээ 2014 онд энэ Yuzhou Network гэдэг хувьцаат компани болж олон нийтэд хувьцаагаа гаргаснаар энэ хүний хөрөнгө орлого бүр их дэшээ skyrocket болсон байгаа. 2020 онд Линцигийн хувийн хөрөнгө нь ойролцоогоор 68 тэрбум юань буюу ойролцоогоор 9.4 тэрбум $, гэж бүртгэгдчихсэн. Ингээ Хятадын хамгийн залуу тэрбумнуудын нэг болсон түүхтэй. Энэ компанийн бизнес нь бол зөвхөн энэ цахим тоглоомоор хязгаарлагдаагүй кино урлаг, соёлын салбарт бас идэвхтэй оролцдог байсан. Тэгээ Линци гэдэг энэ одоо баян тэрбумтан залуугийн хүсэл мөрөөдөл бол ер нь Harry Potter, Star Wars эсвэл одоо Lord of Rings энтертэй өрсөлдөхөөц хэмжээний тийм удаан үргэлжлэх entertainment ертөнцийг бүтээх ингэхдээ Хятадын соёл өнгө аяс онцлог өгүүлэмжийг агуулсан тийм дэлхийн том бүтээл гаргах ийм алсын хараатай байсан юм байна л да. Тэгээд энэ нэг подкаст дээр бас ярьдаг ингээд бидний үздэг кино олгон дээр л ингээд харь гаргийнхан ч юм уу ямар нэгэн тийм зүйл болохоор яагаад заавал ингээд Америк цэргүүд дэлхийг авраад идэв бэ гэж тий. Яагаад өөр ингээд тий Монгол улсын иргэн дондог аварч болохгүй байгаа бэ? Яг л нэг хүнд бүсээр гал аварчдаг шүү дээ тий. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ дэлхийн кино салбар тэр чигээрээ Америкийн Холливуудад ингээд нойрхолд орн байгаад байна гэсэн юм үзэл баримталтай байдаг байсан гэж ярьдаг. Тэгээд Линци гэдэг энэ залуу бол эхлээд энэ сон гэдэг эмэгтэй болон түүний нөхрөөс энэ 3 биеийн бодлого гэдэг зохиолыг нь түрээсэлж авсан гэдэг байна шүү дээ тийм. Тэгээд хамтраад ажиллахаар тохиролцоод маш их юм амбицтайгаар баг бүрдүүлж эхэлсэн байгаа.
Тэгэхдээ энэ хамтын ажиллагаанд эхнэр нөхөр хосууд ямар шаардлага тавьж исэн бэ гэхээр өөрсдөө тухайн продакшны үйл ажиллагаанд бүрэн хяналттай оролцох ийм хүсэлттэй шаардлагыг тавьж исэн. Тэр нөхөр нь киног найруулад эхнэр нь зохиолын найруулгыг ингээд бичиж оролцсноо гэсэн ийм шаардлага тавьсан. Гэхдээ энэ бол ерөөсөө бүр тэр чигээрээ фейл болсон яг энэ кино зохиол. Кино ерөөсөө. Бүтлгүүцсэн тий. Яагаад фейлдсэн бэ гэхээр ингээд тэр анхны хийсэн бүтээл нь зүгээр PowerPoint кино болсон гэдэг байгаа байхгүй. Тэр нөгөө нэг энэ өөрөө зохиол нь ингээд маш их эффект шаардах нь тодорхой тий. Тэр эффектүүдээ ерөөсөө хийж чадаагүй. Тэр green screen гэдэг нөгөө ногоон дэлгэцийн эффект ашиглах хэрэгтэй шүү дээ тий. Ногоон дэлгэцэн дээр зураг авалтаа хийгээд тэгээд тэрэн дээр араас нь нэмж эффект хийх хэрэгтэй. Гэтэл тэр эффектүүдээ хийлэхээр одоо Холливуудын томоохон тийм эффект хийдэг компаниудад хандаад нөгөөдөл нь ерөөсөө одоо юу вэ? Ерөөсөө шаардлага хангахгүй нэгэд ерөөсөө нэгэнч бүтээж аваагүй юм. Тэгээ хятадын өөрсдийнхөө нэг юм эффект хийдэг компанитай хамтарч ажиллаж исэн чинь тэдэр нь бүр ерөөсөө бүр айгүй хэцүү байсан юм байна л да. Одоо ингээд тэр green screen чи уул ингээд маш хангалттай хэмжээгээр зохиох стандартын дагуу уул нь байх хэрэгтэй байтал тэр нь ингээд green screen ерөөсөө юм жижигхэн дөрвөлжин дотор байж идэг ч юм уу. Ингээд бүрэн ингээд дэлгэцэнд нь ингээд юу яахгүй багт одоо юу гэдэг дэлгэцэндээ хүрхгүй гэх юм уу. Тэгээд ингээд эдитрүүд нь ингээд хідэн цагаар суугаад тэр ногоон screen хүрээгүй эсвүүдийг ингээд үдийн ногоо болгодог байсан гэж байгаа байхгүй. Тэгээд тиймэрхүү зүйл дээр маш их цаг алдаад сүүлдээ энэ эффект хийдэг байсан компани дампуурсан байна. Тэгээ ерөөсөө энэ үйл ажиллагаа нь ерөөсөө ингээд яваагүй. Тэгээд киног нь үзсэн хүмүүс бол энэ одоо зүгээр л юм яг кино энэ яг муу юм уу? PowerPoint танилцуулах шиг л байна гэдэг. Гэр чинь л ямар байсан ойлгомжтой тий. Гэтэл одоо энэ нөгөө за юу яа. Уучлаарай. Ивент итгэжээ танилцуулъя. За өнөөдрийн дугаарыг маань төр зохис бүү яар нөлөөллийн аяныг зарласан Улаанбаатар төмөр зам ивент итгэж байгаа. За Улаанбаатар төмөр зам нь олон улсын төмөр замын холбоонд элсэн орсон 2013 оноос эхлээд олон улсын гармын мэдлэг дэвшлүүлэх өдрийг тэмдэглэдэг болсон юм байна. За ингэхдээ төмөр замын гаран дээр гарч буй осол зөрчлийг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийн жолооч явган зорчигчдод хандсан сурталчилгаа зохион байгуулж байгаа. За ингээд бид нэг сони юмыг ингээ анзаардаг, хаяа мэдээ уншдаг. Тэрэн дээр юу гэж гардаг вэ гэвэл галт дэргэнд машин дайруулчлаа, галт дэргэнд хүн дайруулчлаа гэдэг мэдээ уншдаг байхгүй. Энэ одоо ингээ бодохоор яаж яваад тэнд дайруулчдсан болоо гэд бид бас гайхаад байгаа тий. Гэтэл яг тэр осол гараад ослын газрыг шинжээч нарын 90% нь ямар дүнэлтэнд хүрсэн бэ гэвэл 90% тэр гарч байгаа хүмүүс нь амжина гэж боддөг юм байна. Тэгээ яг тэгж бодоод гарахаар амжидгүй. За яг зам дээр машин нэвтрэнэ гэдэг юм уу, ямар нэгэн саатал гардаг гэдэг юм уу. Ингээд ямар нэг асуудал гараад тэгээд энэ чинь осол болдог. За осол болдгүй юм а гэхэд нөгөө нэг тэр урд нь саад гараад ирсэн одоо байгааг харсан машинист тэр вагоны жолооч чинь вагоноо зогсоох шаардлага гарна шүү дээ. За энэс болоод маш их одоо хөрөнгө мөнгө юу гэдгийг те хүний эрүүл ах буй эрүүл мэнд гэд маш их тийм хохирол учирдаг гинэ. Тэгсэн чинь ингээд судалгаанууд байна л та 2022 онд 53 удаа ийм ослын зогсол хийж ирсэн байна. За 23 онд 46 удаа, 24 онд 52 удаа, 25 онд 55 удаа гэх мэтчлэн маш их одоо ингэж зогсолт хийдэг юм байна. Энэ чинь одоо ингээ 20-30 чиргүүлж ирж байгаа тэр зүтгүүр чинь нэг зогсчоод тэгээ буцаад хөдлөнө гэдэг чинь одоо маш их цаг хугацаа тэгээд энерги хөрөнгө мөнгө зөндөө юм зарцуулна шүү дээ. Ингээд одоо цаанаа хүний амь эрсдгээс гадна тэнцээ юм одоо юунууд гараад алдагдлууд гараад байдаг. Тэгээ цаг хугацаа ингээ алдснараа тэр дараагийн явж байгаа вагон бас цаг нь өөрчлөгдөн гих мэтчлээ ингээд тэр бүх алдагдал чинь манай энэ төмөр замаас гараад байгаа гэдэг чинь ерөөсөл Монгол улсаас мань алдагдал гараад байгаа л гэсэн үг шүү дээ. Тэгээд хамгийн аюултай нь тэр машинт одоо вагоны урдуур ороод машинтайгаа дайруулад нас урсан тохиолдлууд ч байдаг. Эннээс урдчилсан сэргийлээч тэр вагон явж өнгөрөх тэр явж өнгөртөл нь түр хүлээгээч гэдэг ийм уриалгыг гаргаад тэгээд
төр зогс бүү яар гэдэг нэртэй ийм одоо нөлөөллийн аяныг зарлаад жил болгоо ингээд явдаг юм байл шүү. За тэгэхээр одоо жолооч нартаа одоо явган зорчиж байгаа ард иргэдтэй гэдэг юм уу вагон явж байгаа бол тэр өнгөрөөчөд гараарай. Тэгээд би энийг өөр гэс амжична гэж бодоод тэгээд амждаггүй юм байна шүү. Тэгээд дайруулад одоо аль талдаа ингээ хохирдог юм байна. Амь насаа алддаг юм байна гэдгийг одоо бүр ингээд онцгойлон хэлмээр байгаа юм. Захиж хэлмээр байгаа юм тийм ээ. За баярлалаа. За тэгээд энэ фейлдсэн PowerPoint кинонд линчи гэдэг энэ тэр бомтон бол $55 сая зарцуулсан байгаа. Тэгээд ингээ бүтлгүүцсэн учраас энийг олон нийтэд одоо түгээхээс цацгаас татгалзаад харин 3 биеийн бодлого гэдэг энэ зохиолын оюуны өмчийн одоо нөгөө өөр дэлгэцийн бүтээл болгох мерч хийх зэрэг энэ эрхийг нь хосуудаас худалдаж авахар шийдсэн. За тэгээд хилцээр хийх гэсэн чинь нөгөө хосууд нь аль хэдийн $55 сая нь үрчээд дээрэс нь нэмээд $27-оос $30 сая нэхэд ингээ хөдлөөгүй. Тэгэхээр энэ линчи гэдэг залуу яг энэ хилцээр хийх төрлөөр асуудлаар мэрэгсэн хүнд буюу Шүү Яв гэдэг хуульчид хандсан байгаа. За Шүү Яв гэдэг энэ хүний талаар хоёул одоо мэдээлэл өгнө. Шүү Яв нь 1981 онд бас төрсөн энэ хятадын нэр хүндтэй хуульч залуу байсан. За Fosun гэдэг группт ажиллаж байхдаа ер нь бол дандаа ийм 14 тэрбум доллароос илүү үнэтэй энэ томоохон хилцээрүүдийг гэж удирдах маш амжилттай дийл хийж ажилладаг байсан. За Франц, Америкийн нэгдсэн улсад хуулийнхаа чиглэлээр суралцсан, Хонконгт нэг Америкийн том хуулийн фирмд бас ажиллаж исэн ийм туршлагатай хүн байсан байгаа. За Линчи энэ Шүү Яв компанида татаж ажиллуулахын тулд жилд $3 сая цалин амлаад за тэгээд 3 биеийн бодлогын ертөнц гэдэг нэртэй Three Body Problem Universe гэдэг нэртэй компани үүсгэн байгуулад компанийн ерөнхийлөгчийн албан тушаалыг санал болгосноор энэ Шүү Яв гэдэг залуу түнтэй хамтран ажиллахаар тохиролцсон. Ингээд энэ залуу ажлаа хүлээж авснаас хойш 120 хоногийн дотор 2018 онд хосуудаас одоо яг энэ Three Body Problem гэдэг энэ зохиолтой холбоотой өөр бүтээл хийх, adaptation хийх эрх тийм энэ эрхүүдийг нийт $16 сая худалдаж авах хилцлийг амжилттай хаагаад одоо Линчигийн бүрэн итгэлийг нь хүлээж чадсан. За Шүү Яв хэдийгээр мэрэгжлийн хувьд үнэхээр ийм чадварлаг хуульч байсан ч яг энэ кино, телевизийн entertainment салбарт тий оюуны өмчийн энэ franchise production салбарт үнэхээр туршлагагүй нэгэн байсан. Огт ажиллаж үзээгүй. Тэгээд 3 биеийн бодлогын эрхийг худалдаж авсныхаа дараа хэдийгээр энэ охин компанийнх нь ерөнхийлөгч болсон ч гэсэн энэ төслийг нь яг хэрхэн амьлуулж цаашаа бүтээл болгох вэ? Яаж ингэж цааш нь урагшлуулах вэ гэдэг талаар бол огт мэдлэг байхгүйсэн байна. Тэгээд ажлаа авснаас хойш ингээд бараг жил гаруй ажиллаад бүр огт үр дүн гараагүй нэгч бодтой алхам хийгдээгүй. Яг энэ үеэр нөгөө зохиолчийн өөр нэг зохиол болох The Wandering Earth гэдэг тэр чин хятадд кинон гараад дэлхийд дахинд бүүн болоод бүх шагналуудыг нь түүгээд хамаад ингээд маш алдартай болж гисэн. Тэгээд Линчи гэдэг захирал бол мэдээж үүнд бохомдсон шүү дээ, тий. 3 биеийн бодлого гэдэг энэ зохиол бол тэр Wandering Earth-аас илүү том хэмжээний өргөн хэмжээний юм зохиол. Энэ үүнээс маш том хэмжээний бүтээл гарах ёстой байтал нэг ч алхам хийгээгүй байна. Тэгээд ингэсээр байтал ингээд зах зээлээ алдах юм шүү гэсэн айдсаасаа болоод энэ Шүү Яв гэдэг захирлаа ерөнхийлөгчийгөө одоо шүүмжилж дарамтлах болсон байна. Чи юу ч хийхгүй байна, ямар ч асуудал одоо шийдэхгүй байна гэд тэ. Тэгээд Шүү Яв болол ажилтны хурлын үеэр жишээлбэл яг энэ салбарт огт ажиллаж байгаагүй хүн учраас бүр наазахын ажилтнаасаа ингээд өөрөө зүгээр мэдээлэл авахын тулд энэ юу гэсэн асуудалтай хурал хийдэг байсан учраас ерөөсөө бүр шийдвэр гардаггүй байсан байгаа байхгүй. Тэгээд Линчи өөрөө яг энэ компанийнхаа өдөр тутмын үйл ажиллагаанд орж ирсэн. За
За яг энэ үеэр бол Шу Яо, Линчи хоёрын хооронд өдөр болгон бүр ингээд ойрлж хашгирсан маргаан гардаг болсон байгаа. Тэгээ Линчи бүр уурандаа ингээд Шу Яо руу уужсан усаа асгах, цайгаа шидэх, аягаа шидэх, заримдаа бүр уурлахаар бүр сандал мандлаа аваа шидэх, бүр ийм хурц хэлбэртэйгээр муудалцдаг болсон байгаа. Компани хуучин ажилтнууд нь хэлэхдээ Линк захирал уурлахаараа Шу Яог чимэг гудамжнаас авчирсан тэнмэл нохоо би чамайг тэжээсэн, би чамайг тэ халамжилсан, чи бүр наазах юм хийж чадахгүй байна гэж хашгирчээсэн гэж хожим дурсан байдаг. Тэгээ энэ бүх дарамт нь мэдээж Шу Яог маш их стресст оруулаад тэгээ байнгын ийм хоёрын хооронд юмнаас болж хүртэл ингээд маргаан хэрүүл үүсдэг ийм харилцаатай болж хуурсан байгаа. Тэгээ Линчи гэдэг энэ захирал бол ер нь ийм маш хэрүүн дөрөөн зантай ийм шулуу. За удирдлагын арга барил нь гэх юм бол ерөнхийдөө нэг ийм жоохон харгас гэх юм уу юм ширүү ийм арга барилтай ийм хүн байсан гэдэг. Шу Яо нь болохоор эсэргээрээ ийм илүү корпорацийн одоо хуульчин болохоор ч юм уу те нэг ийм илүү ёс журамтай гэдэг юм уу. Тэгээд үүнээс гадна өөрийнхөө нэр хүндэд асар их анхаардаг хүн байсан гэж хүмүүс бас дурсан байдаг. Тэгэхээр энэ хоёр хүний хувийн зан чанар бол эрсдэс байсан гэдэг нь бол үнээс харагддаг. За ингээд Шу Яог компани ерөнхийлөгчөөрөө томилсноос хойш Линчи Шу Яог ингээд 1 жил гарны дараа 2019 онд Жао Жилон гэдэг нэртэй юм залуу туршлагатай яг өөрийнхөө салбарт ажилладаг юм залууг дэд ерөнхийлөгчөөр томилж авчирсан байдаг. За энэ бол мэдээж Шу Яог ямар дохио вэ гэхээр удахгүй чамайг ингээд зайлуулна гэсэн маш том ойлгомжтой дохио байгаа шүү дээ. Тэгээ энэ Жао гэдэг ерөнхийлөгч нь компанид ирснээс хойш Шу Яог тойроод компанитай холбоотой бүх шийдвэрүүдийг гаргаж эхэлсэн. 2020 оны 9 сард багагүй хугацаанд үргэлжилсэн юм ширүүн хилцээрийн дараа Netflix компани 3 биеийн бодлогын ертөнц гэдэг энэ компанитай adaptation right буюу одоо зохиолыг нэг adaptation right гэдэг нь юу юм бэ гэхээр ингээд нэг бүтээлийг өөр хэлбэрийн бүтээл болгоход өөрчлөх энэ эрх байна. Тэгэхээр энэ adaptation right-ийг ингэж худалдах хилцлийг Netflix-тэй хийсэн байгаа. За гэрээг зөвхөн энэ эрх ашиглах төлбөртөө л гэхэд ойролцоогоор 16 сая доллар төлөх. За 8 анги бүхий эхний улиралд анги тутамд 20 сая доллар бүрх ийм хилцлийг хийсэн байгаа продакшныхын төсөв нь. За тэгээд тухайн үедээ Netflix-ийн түүхэнд хамгийн үнэтэй төслүүдийн нэг болж исэн. Линчигийн хувьд бол энэ өөрийнх нь нөгөө боддог, хүсдэг, зорддог алсын хараагаа хэрэгжүүлэх ийм том баталгаа бас болж өсөн гэж хүмүүс үздэг. За энэхүү гэрээг байгуулах үед нөгөө ерөнхийлөгчөөр ажиллаж исэн Шу Яо албан ёсоор хэдийгээр одоо 3 биеийн бодлого ертөнц гэдэг энэ компани ерөнхийлөгч хэвээр байсан ч гэсэн тэр үед яг юм бодит амьдрал дээр ямар ч эрх мэдэлгүй зүгээр л юм мануухай болж хуурсан байсан. Шу Яог Netflix-ийн төлөөлөгч нартай хийжсэн уулзалт хурлууд дээр нэгэнд нь ч оролцуулаагүйгээс гадна Netflix-тэй гэрээ байгуулсан тухай мэдээлэл хэвлэлийн баг хурал нийтлэл ямар ч одоо мэдээлэл дээр энэ Шу Яогийн нэрийг огт урдж гаргаагүй байна. Тэгээ дээрэс нь нөгөө Жаог авчрах үедээ цалингийн $2,000 байснаас одоо 200,000 юан байснаас 400,000 юан болгож ингэж эрс бууруулсан. Бонусын бүр өгөө байсан. Тэгээ энэ бүхэн Шу Яод яаж нөлөөсөн нь мэдээж одоо төсөөлөхөд бас хэцүү тий. Тэгээ энэ бүхний хариуд харин энэ Шу Яогийн авсан арга хэмжээ маш аимшигтай байсан. Тэгээ өшөөгөө авахын тулд ийм чимээгүй хүн төлөвлөгөө аль хэдийн боловсруулад эхэлсэн байсан. Тэгээ юу хийжсэн бэ гэхээр ингээд Японд химийн бодис экспорт импорт хийдэг ийм компани байгуулад Японд бүртгүүлж байгуулад тэгээ 160 гаруй ийм утасны дугаар үүсгээд тэгээд 100 гаруй
төрлийн янз бүрийн хортой бодисуудыг нөгөө dark web интернет сайтуудаас худалдаж аваад тэгээ Японоор дамжуулаад ингээд Шанхай хотын цахад байдаг нэг юм жижиг түрээсийн байшинд хөргүүлж янз бүрийн цаг хугацаанд янз бүрийн захиалгаар ингэж олон удаагийн үйлдэлээр худалдаж авдаг байсан байна. Тэгээд энэ үйлдэлийг нь хожим цагдаа нар юу гэж нэрлсэн бэ гэхээр Breaking Bad Laboratory гэж нэрлсэн байдаг. Яг энэ газрыг нь. Тэр нөгөө киноноос авсан нэршил байгаа шүү дээ. Тэгээ Шуяо тэндээ яг юу хийдэг байсан бэ гэхээр янз бүрийн химийн урвал, тун, шинж тэмдэг. За тэгээд одоо ямар хэмжээгээр хооронд нь хольж шудрах юм бол ингээд үхэлд хүргэх байдал мэт ийм лабораториудын туршилт хийдэг байсан. Тэгээд туршилтаа болохоор хэдэн зуун гудамжны муур, нохой харах энтрийг олж аваад тэднэр дээрээ туршилт хийдэг байсан байна. Тэгээд бүгднийг ингээд маш олон зуун амьтан алсан. Тэгээ ямар зорилгоор ийм хийжсэн гэхээр Лин Ци болон Жао хоёрыг ойнолсон юм хор гаргаж авахыг зорж исэн. Гэхдээ одоо өдөр тутмын тэр хоёрын хэрэгэлдэг кофе, цай, виски, дарс юу гэдэг те тэр бүхэнд нь ингэж хольж утгаад удаан хугацаагаар үйлчилдэг юм хор гаргаж авахыг зорж исэн байна. Тэгээ ингэх юм бол мөрдөхөд хэцүү, эргээд өөрөө баригдахгүй гэж бодож төлөвлөж исэн. Тэгээд гэхдээ энэ төлөвлөгөө нь бол ихсэг хугацааны дараа энэ төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүрсэн. Яг тэгэхээр энэ Жао, Линци хоёр ч хоёулаа юм залуу хүмүүс те дөнгөж 30 гаруй настай юм залуу хүмүүс учраас удаан хугацаагаар хордуулах гэхээр их цаг авах гад байсан. Гэтэл өөрөө өнөө маргаашгүй ингээ халагдаад тэр компани дээр орох нэвтрэх ирэхгүй болчих гээд байсан учраас ерөөсөө яаралтай арга хэмжээ авч юм түргэн хугацаанд үхэлт хүргэх арга руу шилжихгүй болохгүй нэ гэж шийдээд 2 давхар арга хэрэглэхээр шийдсэн. Эхлээд бол Линци болон Жао хоёрыг ингээд тэр удаан хугацаагаар хордуулах хороо сонгохдоо нөгөө мөнгөн ус меркурийг сонгож авсан байдаг. За энэ хор нь бол өдөр тутмын ундаа, цай, кофенд нь баг багаар ингэж холиод энэ чинь хүний биед орохоор айжмаар нөлөөлөөд илэрхэд хүндрэлтэй болно гэж бодсон. Гэхдээ яг энэ чинь мөнгө ус хүний биед орсон бол шинжилгээгээр маш амархан илэрчнэ. Нөгөө кинон дээрээс харсан юм уу үзсэн сонссноор бол ингэж бодсон юм шиг байгаа. За харин Линциг одоо илүү хурдан хугацаанд устгах шаардлагатай болсон болохоор нөгөө тетродотоксин гэдэг хорыг нөгөө нэг ингээд нөгөө хүрхээр ингээд хөөчдөг нэг загс байдаг шүү дээ. Хор амар хортой японочууд хоол моолондоо хэрэглээд байдаг puff гэдэг. Тэр загсны хороор хордуулсан ийм пробиотик капсул өгж уулгахаар шийдсэн байна. Ингээ Шуяо 2020 оны 9-р сараас буюу Netflix-ийн хилцээр босны шууд дараагаас эхлээд энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлсэн. Линцигийн идэх уух зүйлд нь нөгөө хороо холсон, нөгөө мөнгө усаа хийгээд эхэлсэн. Кофе, виски, ундааны сав одоо юу гэдгийг одоо өдөр тутамдаа хэрэглэдэг бүх зүйлд нь холж исэн. За 2020 оны 12 сарын ихээр Линцигийн хувийн туслагт нь ингээ гадаадаас маш өндөр чанартай пробиотик авчирлаа гэж хэлээд ийм 30 капсултай пробиотикийг туслагт нь өгсөн байна. Тэгээд туслагаас нь энийг ингээд өдөр болгон нэг өгж байгаарай. Хүний биед ингээ маш сайн учраас эрүүл мэндэд нь сайн гэж хэлээд дамжуулж өгөхийг хүссэн. За туслах нь бол үнийг нь яг л ингээ гүйцэтгээд өдөр болгон өгж исэн. Гэхдээ энэ нөгөө 30 капсултай тэр хор нь болохоор дөнгөж яг бүх капсул дотор нь хор байгаагүй. Дөнгөж нэг юм уу хоёрт нь л хор байсан. Тэгэхээр өдөр болго нэгийг уугаад байхаар яг аль өдөртөнд яг тэр хортой капсул нь таарах юм бэ гэдгийг мэдгүй те. Нэг юм Russian roulette гэж яддаг шүү дээ. Яг тэрэн шиг зарчмаар хороо хэрэгжүүлэхийг зорьсон байна. Үүнээс гадна Линци маш үнэтэй цай уудаг байж л те. 453 грамм нь $5,000 үнэтэй нэг юм цай уудаг байж. За тэр цайнд нь бас мөнгө усыг маш их хэмжээгээр нь
холиод орхисон байна. Линцгийн тэр хувийн туслах гэдэг байгаа эмгтээ ер нь бол ингэдэг юм байна л да. Тэр хаяа боссынхоо үлдээсэн тэр үнэтэй цайн ингээд хэрвээ нөгөө дангах манханд нь үлдчих юм бол өөрийнхөө саунд хийж авч яваад гэртээ хараад авч уудаг байж л тэр ингээд амар үнэтэй цайн чинь гэж зүгээр ингээд асгачихыг бодоогүй байна. Тэгээ яг үүнээсээ болоод тэр мөнгө усанд нь хордсон байгаа юм. Тэгтээ тэр нөгөө капсулуудаас нь бол авч уудаггүй юм билээ. Тэгээд уугаагүй учраас амьд үлдэж чадсан. 2020 оны 12 сарын 16-ны орой Линци ажилласаа гараад нэг гэрлүүгээ харж байхдаа гинт хүчтэй биеийн байдал нь ингээд мууцсан байгаа. Нүүр ам нь мэдээгээ алдаад тэгээд амар ихээр одоо нөгөө өвдөлт зөөр мэдрээд тэгээд бүр дээшээ доошоо гүүлгээд бөөлжөөд ингээд биеийн байдал нь бүр маш хүнд болсон байна. Тэгээд бүр ингээд алхаж чадахгүй байсан байгаа. Тэгээд бүр огт явж чадахгүй биш. Бүр арай л хийж алхаж байсан. Тэгээд ингэж явсаар өөрөө биеэр эмнэлэг дээр бол ойрхон байдаг юм хувийн эмнэлэг дээр очсон. Тэгээд эмчнэр хожим нь хэлэхдээ маш их юм өвдөлт мэдэрсэн байдалтайгаар эмнэлэгт ирсэн гэдэг. Тэгээд эмчнэр хүлээж авангуудаа шууд сэхэн амьдруулах тасагт оруулсан. Тэгээд сэхэнд ормогцоо шууд зүрхэн зогсоод эмчнэр одоо сэргийн амьдруулах арга хэмжээ аваад зүрхнийх нь үйл ажиллагааг нь буцааж сэргээсэн байдаг. Ингээд маргааш нь буюу 12 сарын 17-нд улсын эмнэлэг рүү шилжүүлээд илүү одоо эрчимжүүлсэн арга хэмжээ авсан. Гэхдээ хоёр дахь эмнэлэг рүү шилжиж ирэх үед л Линцигийн бие бүрд ордоод ингээд тархин үхчихэж эхэлсэн байсан байна. Тэгэд эмчнэр бол эхлээд Линциг яг тийм байдалтай ирэхэд нь ажлын хэтэг хажаал стрессээс болоод зүрхний шигдээс болж гинүү гэж уншиж ирсэн боловч удалгүй цуснд нь хийсэн шинжилгээгээр нөгөө тетродотоксин гэдэг нөгөө пафер гэж загсны хор маш өндөр хэмжээгээр илэрсэн учраас хэн нэгэн хүн санаатаагаар хордуулсан байж магадгүй гэж сэжиг таамаг үүссэн юм байна. Яг тэгэхээр Линци ерөөсөө тэр пафер гэж загстай холбоотой юу ч идэж уугаагүй. Тэр загас магсны төрлөөс огт хол байсан учраас хэн нэгэн хүн санаатгаар өгсөн байж магадгүй гэж сэжиглээд Линцигийн ихчийнхэн нөхөр нь цагдаа нар руу дуудлага өгөөд ингээд хордуулсан санаатаагаар алах гэж оролдож хордуулсан байж магадгүй байна гэдэг дуудлагыг өгсөн байна. Ингээд цагдаа нар дуудлага хүлээж аваад маш шуурхай арга хэмжээ авч Юзов компани төв байранд ирээд дээр дооргүй шалгалт нэгжлэг хийсэн. Линцигийн ойр хавьд нь байсан одоо бүхэл хүмүүсээс нь үс цусны шүсний дээж аваад за ус цай нэмэлт тэжээл одоо юу идэж уусан бүх зүйлүүдээс нь ингэж дээж аваад шинжилгээ хийж эхэлсэн. Энэ шалгалтын явцад Линцигийн хувийн нөгөө туслах болон дэд ерөнхийлөгч Жао 2 мөнгө усны одоо өндөр тунгийн хордуулалтанд өртсөн байна гэдгийг нь олж мэдсэн. За үүнээс гадна Жаогийн эхнэр нь бас хордсон болох нь гэдэг илэрдэгэ. Яг тэгэхээр Жао эхнэртэй нөгөө үнэтэй цайнаас уулгацсан юм байна л да. Одоо ингэ нэг аяганд ингэж ууж агаад эхнэр нь хажуунаас нь тэр цайнаас нь аваад ингэ ердөө хэдхэн балгасан баг. Тэгээд маш өндөр хэмжээгээр хордсон. Эхнэр нь төрөөд удаагүй ингэ хөхөөр хоолдог байсан учраас маш дургүй хугацаанд хордоод нөхцөл байдлыг улам хөндрүүлсэн. Нийтдээ бол 4 хүн хордгонд орсон гэсэн одоо аз олж Линцигээс бусдын бүгдээрээ амьд үлдсэн гэдэг юм байна. Тэгээд яг тэр өдрөө буюу 2020 оны 12 сарын 17-ны өдөр цагдаа нар одоо Шүяог Бээжинд болж ирсэн нэг юм хуульчдын мэрэгжлийн конференц оролцож байхад нь газар дээр баривчилж авсан байдаг. Яагаад тэр хойшлуулшгүйгээр шууд тэр конференц дээрээс баривчилж авсан бэ гэхээр тэр конференц дээр Жаог ирнэ гэж тооцоод тэр уулзалтан дээр ингэж нөгөө тетродотоксинтэй хороох гэжсэн байхаа гэж таамагласны үндсэн дээр хойшлуулшгүйгээр ингэж баривчилж авсан байдаг. За яг энэ үед бол Линцигийн биеийн байдал эрчим тэмцлэгийн тасагт маш хүнд хэврээ байсан. Эмчнэр түүний биеэс энэ хортой бодисыг зайлуулахын тулд 4 литр цус сэлбсэн гэж байгаа байхгүй. Хүний биед ч ойролцоогоор 500 литр шүү дээ. Тий, литр цус байгаа шүү дээ. Бараг бүгдийг ингээд солих арга хэмжээ авсан. Энэ ажиллагааны
арга хэмжээний үр дүнд биеийн байдлын хэсэг ингээд тогтворжсэн юм шиг байснаа гинт дахиж муудаад бүр ингээд комонд орсон байна. Тэгээ эмчнэр шүү яваг баривчлагдангууд нь линкжийг чи ямар хороор хордуулсан бэ гэдгийг ингэж удаа хэлхийг шаардаад асууж исэн боловч шүү яв ямар ч мэдээлэл өгөөгүй. Ингээд хордсон тохиолдолд ингээд ямар хороор хордуулагдсан бэ гэдгийг нь хэрвээ мэдчих юм бол тэрнийх нь эсрэг арга хэмжээ авах юм бол амьд үлдэх магадлал нь илүү өндөр болт юм байна л да. Тийм болохоор эмчнэр шүү явгаас ингээд асуугаад нөгөөх нь ямар ч үг хэлээгүй. Тэгээд ямар хороор хорцсон бэ гэдгийг мэдэж чадахгүй байсан учраас ингээд аварж тусалж чадахгүй биеийн байдал нь улам хүндэрсээр байсан байгаа. Тийм. Ивент итгэжээ танилцуулъя. За баахан хор ярьц чинь уур ураад энэ одоо харин хоёлаа жоохон амин дэмтэй тийм хүний биед хэрэгтэй юм нэг талаар яриа. Заа юу. За. Үрх бүрийн хэрэглээ уяг гурил өнөөдрийн дугаарыг мад ивент итгэж байгаа. За зөвхөн бүхэл бүрийн гурил үйлдвэрлэхэд тусгаалan зориулсан Америк технологиг Монгол нутагтаа нутагшуулад амжилттай нэвтрүүлэн хэрэглэгчдэд хүргэж байгаа юм байна. За уяг бүхэл бүрийн гурил нь улаан буудаг хальстайнд бүхлээр нь тэрэмдэн гаргаж авдаг тул шим тэжээлээ бүрэн хадгалсан байгалийн хамгийн үн цэнтэй гурил болтго юм байна. Ялангуяа хүний биеийн бодисын солилцоог дэмждэг эслэг нь улаан буудан хальсанд ихээр агуулгддаг юм байна. За тэгэхээр нэг хальстайн одоо энэ эслэгийг ихээр агуулсан хальстайн ингээд тэрэмтчихэр бор гурилга гардаг штэ. Тэр чинь байсан юм байна л да. Тэгээ нэг цагаан гурил болохоор нөгөө тэр хальсын аваа хийчдэг. Тэгэхээр бүр тийм цав цагаан болчтой гинэ. Тэгээ яг тэр юутай хальстайн тэрэмтгэж зориулсан тийм Америк технологиг одоо оруулж ирээд тэгээд ажиллаж байгаа юм байна. За уяг гурилын эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусна ходоод гидсний үйл ажиллагааг дэмждэг, бүдүүн гидсний эрүүл мэндийг сайжруулдаг, зүрх судасны өвчнөөс урьдчилсан сэргийлдэг, хит таргалтаа сэргийлдэг, цусны эргэлтийг дэмждэг, бодисын солилцоог идэвхжүүлдэг юм байна. За тэгээс баахан витамин амин димээр баялаг гэж энийг бүр дурдаад бүцэхгүй юм байна. За байгалийн гаралтай шин тижээлэгтэй энэ гурилыг уяг гурилгийнхан маань эргэлэгчтэй хүргэж байгаа юм байна. За мэдээж бүх дэлгүүрүүдээр худалдаалж байгаа шүү. За баярлалаа. За хэдийгээр одоо Юзао гэдэг компаниас 2020 оны 12 сарын 23-нд линзигийн биеийн байдал одоогоор тогтвортой сайжирч байна гэдэг мэдээллийг албан ёсоор мэдгдсэн байдаг боловч түүний биеийн байдал нь үргэлжлэн муудсаар 2020 оны 12 сарын 25-ны зун сарын өдөр 39 наснда эмнэлэгт нас ордог харамсалтайгаар. За тэгээд нас урсныхын дараа задлан шинжилгээ хийхэд түүний биеэс доор хаяж 5 төрлийн хор илэрсэн бөгөөд үүний дотор мөнгө усны хэмжээ маш өндөр байсан байна. Тэгээд энэ мөнгө ус нь ингээд линзигийн дотор идэрхтнүүдийг наажмаар гэмтээгээд ингээд үхэлд өргсөн одоо шалтгааныг тогтоосон байгаа. За шүү яогийн шүүх хурлын үйл явц 2024 оноос эхлээд 2026 оны хүртэл ингээд үргэлжилсэн. Шүү яо баривчлагдсныхаа дараа бол удаан хугацаагаар гин бурууга хүлээн зөвшөөрөөгүй. Би өөртөө зориулж өөрийнхөө амиа орлох зорилгоор би хор худалдаж авсан юм а гэж мэдүүлсээр байсан хэдий ч шүүх бол мэдээж хүлээж аваагүй. За зарим их сурвалжууд энэ шүү яо ингээд сэтгцэн өвчтөй мэтийн юм дүүрсгээд нөө insanity plea хийхийг ашиглахыг оролцсон гэж бас дурдсан байлээ. За шүүхээр тогтоосноор бол түүнийг 2020 оны 12 сарын 14-өөс 15-ны хооронд компани доторх эрх мэдэл цалингийн маргаанаас болж гинцэгийн идэх уух зүйлд нь хор хийгээд үхэлд хүргэсэн. За 9 сараас 12 сарын хооронд жаав болон бусад хүмүүсийн уух зүйлд нь хор хийж санаатаагаар аллах үйлдэлээр завдсан. За 4 хүнийг хордуулсан гэж үзээд гин буруутай тооцсон. Ингээд 2024 оны 3 дугаар сарын 22-нд Netflix-ийн 3 биеийн бодлого гэдэг цувралаа цацаж ихэлснээ яг маргааш нь Шанхайн 1-р дунд шатны анхан ардын шүүхээс энэ шүү яог санаатаагаар алга үлдсэн болон одоо олонний аюултай аргаар нийтийн аюулгүй байдлыг босносон гэнт хэрэгт буруутгаж цаазаар авах ялаар шийдэгсэн. Шүү яог бол шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй давж залдсан. Тэгээд Шанхай дээд шатны ардын шүүхийн 2-р шатны хурлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Эцэст нь 2026 оны 5 сарын 21-нд одоо 7 хоногийн өмнө гэсэн үг те энэ шүү яваг цаазаар авах ялыг
гүйцэтгсэн. За тэгээд энэ цаазаар авах ял гүйцэтгсэний яг дараа нь энэ Юзоо гэдэг компани албан ёсны мэдээлэл гаргаад шудраг ёс эцэст нь биелэлээ оллоо гэдэг ийм мэдээллийг гаргаснаар энэ хэрэг дахин олон нийтийн дунд шууган тариад байгаамаа. За энэ хэргийн талаар бол хүмүүс маш олон янз бүрээр л ярьж байгаа юм л да. Интернет орчинд линкийн нүхлийг за зүгээр нэг юм ажлын газрын өшөө авалт яг байсан уу, байгаагүй юу, тэ. Тэгээ линкийн хувийн зан аришин ажилчдтайгаа харилцаж байгаа байдал болон одоо хятадын баячуудын өнгө төрх ааш аришин ямар байдаг вэ гэх мэтийн асуудлуудыг маш ихээр шүүмжлэн ярилцж исэн. За үүнээс гадна шүү яв яг үнэхээр ганцаараа энэ бүхний ард байсан уу юу гэдэг дээр хүмүүс маш их мэтгэлцэж исэн. За үүнээс гадна өөр нэг их яригдчихсэн зүйл бол Netflix-тэй хийсэн энэ хилцээр ард илүү их юм мөнгөний дайн байсан уу гэдэг асуудал байгаа. Яг тэгэхээр энэ 3 биеийн асуудал гэдэг энэ зохиол өөрөө тухайн үед энэ хятадын entertainment-ийн салбарт бүр маш үнцэнтэй оюун нэмж болоод байсан. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор олон одоо хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлууд дагалдаж байсан учраас үүнтэй холбоотойгоор энэ линкийг хордуулж шүү яваг хэрэгт унгаасан уу гэх мэтийн ийм тав мөгөөд одоо ихээр явж исэн. За үүнээс гадна одоо яг өнөөдрийн дугаарын нэр байна шүү дээ тийм ээ. Яагаад хараал гэж нэрлсэн бэ гэдэг. Хятадын Weibo дээр маш их яригдчихсэн нэг юм сэдв байгаа байхгүй юу. Нэгсэн Weibo дээр Санкти Зүжоо гэдэг ийм нэр томьёо viral болоод яваад байсан байгаа байхгүй юу. Тэр нь юу юм бэ гэхээр энэ three body curse буюу 3 биеийн хараал гэдэг ийм ойлголт бүр маш алдартай болсон байна. Энэ нь ямар учиртайгаар хүмүүс ингэж хэлж исэн бэ гэхээр одоо 3 бие яг энэ хэрэг дээр холбогдож байгаа байхгүй юу. Одоо Линци, Шуяо, Жао, Жилон гэдэг энэ 3 залуу. Энэ 3 том эго яг энэ 3 биеийн асуудал гэдэг энэ зохиолтой холбоотойгоор ингээд эрх мэдлээ булаацалдаж гэх юм уу те өөрөө өөрсдийнхөө ингэж тойрог дотор ингэж асуудлыг нааша цаашаа болгож байсан нь өөрөө яг энэ 3 биеийн хараал гэдэг зүйлийг үүсгэсэн биш үү гэж маш ихээр ярьсан. Одоо сошиал орчинд бол яригдсан байгаа. Одоо систем нэм өөрөө тогтворгүй болсон гэсэн үг. Тэгээд эцэст нь өөрийгөө устгасан гэдэг ийм сонирхолтой яриана. Тэгээд нэвтрүүлгийн цаг дуусгаад байгаа учраас сүүлийн хэсгийг нэлээд товчлоод ярьсан. Үндсэндээ үндсэндээ өнөөдрийн дугаараас авах сургамжтай зүйл бол юу гэмтэй ер нь ажлын ямар ч маргааныг ингээд яаж ч уурсан байсан хүндэтгэлтэй байдлаар албан ёсоор ч юм уу те албаны байдлаар шийдэж байх хэрэгтэй гэдэг бас сургамжийг биднэрт өгж байгаа юм болов уу гэж бодсон. Тэгээ Юзоо гэдэг компани бол энэ эзнээ нас орсны дараа хувьцаа нь бол маш унжсэн. Олон ажилчид нь айдас үдтэй байсан. Тэгээ линкийн гэр бүл бол хувьцааных нь ихэнхийг нь зараад гарсан гэх бас мэдээлэл байлаа. За тэгээ Netflix гэдэг компани линкийг хэдийгээр нас орсныхын дараа цуурлаа цацсан ч гэсэн одоо түүний хүндэтгээд executive producer гэдэг энэ кредитийг кинон дээр бас гаргасан хэвээр байдаг. Тэгээд ийм хятадын хамгийн агуу шинжлэх ухааны уран зөгнөлийн нэг бүтээлийн эргэн тойронд хэдэн тэр бумын долларын үнэтэй entertainment эзэнт гүрэн босхыг мөрөөдсөн нэг хүний. Тэгээд энэ бүхнээ хамгаалах гэж томилсон хүнээрээ алуулсан харамсалтай хэрэг байлаа өнөөдрийн дугаарт. Харин талаас нь харах харин тийм ээ сургамж гэд харах юм бол одоо жишээлбэл од мөндөр дээр захирал гэдэг юм уу за зохиолч гэдэг юм уу хөтлөгч гэдэг юм уу эднэр бол зүгээр л яг найзууч шиг л хүмүүс байцгааж байдаг шүү дээ. Тэгээ зандаа зулаа одоо тэгэж одоо саяны дээр үхдэг гар шиг тэгэж бол захирч зандардггүй яг л найзууд юу хийх ёстой ямар найзууд байдгүй яг тэрэн шиг л байцгааж байдаг. Тэгээ захирал нь загнаад ч юм уу ингээд ойрлж хашгичаад эхлэвэл тэр ажилтны бүтээмж мууднуул гэхээс сайжирна гэж бол байхгүй шүү дээ. Тэр хөгжихгүй. Тэгээд тэр чинь
ажлын байрны тэр уур амьсгал байхгүй болно. Тэгээд ер нь тэр компани тэр чигтээ сүүрхийн л цондон болно л та. Манай компаниуд том компаниудын захирлууд бас эвгүй гарууд байдаг дуулддаг л юм. Тэгээд тэр нүн ч юм худлаач юм уу тэгээд үнэн бахаа гэхгүй. Зүр юм бас байна. Тэгээд энэ дээр одоо хамгийн энэ линчи гэж залуугийн алдсан зүйл бол энэ шүү яав бол мэрэгжлийн энэ хуульч хүн болохоос биш яг энэ албан тушаалд яг тохирох хүн биш байсан байгаа хгүй тий нэг юм загас усандаа сайн сэлдэг болвол тэр загсыг чи яаж ч орилж хашгираад самдал шидээд модонд авираач гэд хэлээд нэмэргүй байхгүй тий тэр энийг нь бас ойлгоогүй буруу тооцоосон байснаасаа бас болж алдав. Тэгээд бас нэг зүйл бол энэ шүү яв гэдэг энэ хуульч энэ компанид ингээд мануухай болж хуурснараа ямар ч нэр хүндгүй хувийн одоо нэр төр хуульчийг нь хувьд ч гэсэн ингээд сүрж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүн энэ бүхнийг төвчж чадаагүй бас байсан байх магадaltaй. Тийм гой ажилд оруулж өгöd тах чи тэгээд хурдхан шиг гэл сураад кино миногоо хийгээд айтайхан байчихгүй. Сүүлд нь хүний амьдсан дүүрээ дүүрхээ амигч алдаад. За баярлалаа гээ. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг төр зохис бүү яар нөлөөллийн аянаа зарласан Улаанбаатар төмөрцөн болон Уяг гурил. За мөн өмгөөллийн MBS Partners хуулийн фирм ивент итгэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 стадионы од мөндөр радиогоор хүрсэн. За гээ дараагийн дугаараар уулзъя. За баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагшлын банкны дансгаа 4191 тэгдүрв 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.